순리 샤가요 암모 트레니 샤르가 베나 상승절 승테레가 못해 아픈 샤르점 대쉐베 사이큰 우츠랄 테레가 부르데 아이니 졸로 대쉐베 내게 줄도요 옷에 생크르다와레나 홀링 어도딩덕어요 할리 헛딩이게 베나 상승절 성태 울리게르 덤무긴 달래요 우띠 거위 하야웨나 노르다 홍빙은 알래요 웃긴 아르딩 울고 베나 상승절 성해 орой нармы хоргын жарымдығы менжен саршығы бор шанғай балчым күнне өлген отығы бетті кірсіңі тасың қанғай өлдің саты жоға еркенсің дөңгәтікті жачынды көлікшті өңде үгей өндірек сағымендек өргін деп шөлі সকল জগাগে মোচের মতোস মঙ্গল সিং হেরি সাদরিক কোন জিন্দেওয়ে ওদের চিত্তকাচন 여들 왜 이렇게 돈다스 মঙ্গল সিং 아이가 개우시키네 이렇게 못이대 전화 신고스나 우스킨 세우들 자기만 본디들이 사회적 전공 이렇게 되지 못해 이렇게 막다 여러분들 사무소 하시는 바이러리야. 여러분들이 댓글 돌려가 있으면 대리 사무소 지조가 오이 핑긴 저도 시절 무슨 생각 확팅 먼저 좀 개념팅 앞바팅 한타dom다 대리 나오고 숙대 좋은 진행은 바이러리인데 어르긴 됩시다. 별리가 가까운데 그렇게 좋아 아무 들을 수 있나 애기문에 다이어트 가족이 없는 우리 웃기기 일이 없는 인생 전문에 얼마나 근데 통화자 났잖아 아또 들을 수 있나 되게 사람인데 어르근 됩시다
төвний чиглэл байд юм аа. Өнөөдөр энэ сайхан симфониг Монгол төвний шүтэн болсон морин хоорын айлгуугаар та бүхний сэтгэл зүрхэнд ялалган өргөн нээж байна. Баярлалаа. Монгол улсын гавьяат тээвэрчин өсгийн цэвдэрж ах юм аа. Хүндэтгэлийн цэнгүүнийг нээж өгнө хэмээн охин отгон жаргалах шиг та бүхний өмнө хүндэлсэн урьж байна. Тасан цэнгэл сурын ерөнхий боловсролын 1-р сургуулийн сургалтын менежер Макс Алтангат сотод цэвдэрчин отгон жаргал баяр хүргээн хүлээж авъя. За та бүхэндээ энэ гэгэн сайхан өдрийн мэндийг хүргье. За маань өндөр өргөн голын хайр хүндэтгэлийг хүлээж өндөр төрийн шагналыг хүртсэн энэ сайхан баярыг хуваалцахаар ирсэн та бүхэндээ баярлаж талархаж байгаа илэрхийлье. За 1964 онд маань Аймаг Ажуултарын яамны томилолтоор Завхан аймгийн Тосон Цэнгэл хотод томилогдсон ирж байсан. За энд ирснээр одоо өөрхийн ажлын гарааг энэ мод боловсруулах комбинатаас ихэлсэн түүхтэй. За тэгээд энэ Тосон Цэнгэл суманда одоо өөрийнхөө амьдралыг босгож 9 сайхан үр хүүхдийг тээж төрүүлсэн байдаг юм аа. За тэгээ 9 сайхан хүүхэд нь одоо үр арч зээнэраараа улам өнөр өтгөн сайхан өнөр хүл болон энд өсөн төрнөж байна. За аавынхаа энэ гигийн сайхан шагналыг илэхаар бид бүгдээрээ хүрэлцэн ирсэн байгаа. За юуны өмнө энэ сайхан төрийн дээд шагналыг хүртсэн аавынхаа ажил амьдралаар маш их бахархаж байгаагаа илэрхийлээ. Ингээд аавдаа үр хүүхдүүдийнхаа одоо өөрийнхөө болон ах дүү нарынхаа өмнөөс үр хүүхдүүдийнхаа өмнөөс бахархаж баярлаж байгаагаа эхний удаа илэрхийлье. За та минь урт насаж удаан жаргаж бидэнтэйг үргэлж хамтдаа байгаарай гэж хүсэн өрөөе. За бидний энэ баяр мөчийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн одоо сумын засаг захиргааны төлөөлөл, за мод боловсруулах комбинатын хамт олон ахмад ажилтнууд, одоо ахмад жолооч нартай, за мөн залуу хайж үеийн төлөөлөл болсон өсөг тээвэр төрийн бус байгууллагын залуу жолооч нартай, за мөн аавын маань одоо авах талын ах дүүс төрөл төрөсөд дүү нартай, за мөн ээжийнхаа төрөл нагац ах эгч дүү нартай хүрэлцэн ирсэн хүн талархал илэрхийлье. За ах дүү нарын маань бас найз нөхдүүд, ангийн найзууд мөн Тосон Цэнгэлд амьдарч байгаа Баян сумын төлөөлөл иргэд хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд та бүхэндээ бүгдд нь бидний урилгыг хүлээн авч энд бидний баяр мөчийг хүлээлцгээр хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байгаагаа аавынхаа нэрийн өмнөөс болон одоо ах эгч дүү нарынхаа үр хүүхдийнхаа нэрийн өмнөөс илэрхийлж байна. За ингээд баярын ширээний маань зочид та бүхэн одоо энэ баярын ширээнээр зассан мэдээ зогоос шимтэн хүртэж өнөөдрийг дуу хууртай, хөгжөөлтэй, дурсамж яриа өрнүүлсэн ийм сайхан гэгэн өдөр болгон өнгөрүүлээрээ. За ингээд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг аавынхаа болон үр хүүхдүүд, ах дүү нарынхаа нэрийн өмнөөс хүсэн өрөөё. Ингээд хүндэтгэлийн үйл ажиллагаа нээж байна. Би ажилчин ангийн дундаас анхны гавьяа төрж байгаа гэж бодож байгаа. Өнөөдөр энэ хүндэтгэлийн ширээ сууж байгаа эрхмүүдийг та бүхэн танилцуулах таатайг. Монгол улсын гавьяа тээвэрчин Тосон Цэнгэлийн ард түмний бахархал болсон өсгийн цэвдэрч ах маань хүндэтгэлийн ширээ сууж байгаа. Баяр хүргэе. Монгол улсын гавьяа төгс цэвдэрч ах маань төрсөн дүү өсгийн Чулуунбаатар сууж баяр хүргэе. Манай яасан алга сул байна. Одоо өнөөдөр энэ саргиндээ сайхан уран баяр хүргэе. Сэтгэлийн одоо ичгэрдийг хүргэх ёстой да. За Монгол улсын авраг малчин цэвдэрч ах маань дүү өсгийн Хашбаатар Монгол улсын авраг малчин хөдөлгөөний гавьяаны бол антагон ийм их юм суусан байна.
За зөвлөж ахын маань дөө бидний хамгийн хайртай хүндэтэй багш. Нормсон багш маань суусан маань хөдөлмөрийн гавьяаны улаан түбээ уртантай ийм одоо суусан байна. За энэ айдын гэр эренчим тухай хүндэтэй ширээ суусан байна. Ийм хүндэтэй улсууд өнөөдөр хүндэтгэлийн ширээ суусан байна. Өсөлтөж айдын өр хүүхдүүд 11 үлээ Цагаангийн баян тасгын хоол. Өнөөдөр ингээд энэ ширээ сууж байхад энэ өсөлтөж хүн өр хүүхдүүд ямар мундаг өсгөж хүмүүжлэснээ бахархлын тарилж байна. Монгол улсын төрөөд үнсүүлсэн ажил хөдөлмөрөө зориулсан юм эрхмүүд нь сууж байна. Эдний өр хүүхдүүд залгаад Монгол орныхоо хөгжил цэцгэл төвлөрөөр оруулж олон сайхан төрийн одон медаль хүртсэнд өр хүүхдүүд нь байдгийг би хөдөлгчөөр мэдж байна. Ингээд бүгдээрээ цэгдэрч байгаа ах トゥ төрөл төрөлт өр хүүхдүүд нь зочдын өмнөөс баяр хүргэж халуун алга тач түргийа. Ани чагаад чи. Өшөөсөн. Харин ах トゥ сэр ингээд дөрөвдөө сүлээд хүндэтгэлийн ширээнээр өдийн насыг наслаа суунд гэдэг бол Монгол төмний одоо заяа баян энэ хүмүүсийн одоо заяа баян юм да. Сайхан байна. Түрүүн жисгсэн аав ээжийн хөвдөнгөрийн оронд байгаа бүгдээрээ сүсгэлэн залбирая. Баярлалаа гэж хэлье. За ингээд би өнөөдөр тээврийн алтан шар замаас Монгол улсын гавьяа тээвэрчин арт тээврийн байгууллагын 100 жил яваагаар төржээ. Бид рүү хэлсэн. Тасан цэнгэл 24 цагийн ажилтай 1500 ажилчинтай баруун 5 аймгийг мод материалаар хангадаг юм том үйлдвэр байсан. Энэ үйлдвэр дундаас гавьяа тээвэрчин анхудаа төрж байна. Миний мэдсээр 2-3 жилийн өмнө үйлдвэрийн дараа ганцхан гисгой ажил үйлдвэр гавьяа тээвэрчин болсон баг. Их цөөхөн хөө. Тэгээ төрийн шагнал ямар үр хүндэтэй босгон төр байсан юм бэ гэдгийг нэгэн тод жишээ өнөөдөр харагдаж байна. Ингээд эрхмүүдэд дахин баяр хүргэе. Та бүхэн хогтсон удаан жаргаж өр хүүхэд ачтгээр хамтдаа сургаалын өгөөг тайлж өгөөрэй. Баярлалаа. Өнөөдөр амтны байгууллагын 100 жил болж байна. Энэ манай цэгдэр захтай мөрд хэрэгцэн халуунд нь халж хүйтэнд хурж хамтдаа зүтгэж байсан Монгол улс гэрнэтийн автобусын хамт олон одоо энэ хоёр ширээ дүүрэн суусан байна. Баярлалаа та бүхэнд. Өнөөдрийн сайхан сүнгүүнээ алтан шар замгийн сайхан дуугаар сүлд дуу болгон эхлэе. Цэгдэр захтай маань ажил хөдөлмөр алтан шар замд өнгөрсөн залуу халуун насны дурсаар энэ олон сайхан жолоочныхон ажил үйлсийг бэлгэлээд алтан шар зам дуугаа энэ сайхан сүнгүүнээ эхлэе. Та бүхэн мөн дуучин баасан дээр зөвөрч байна. Та хүмүүс цэгдэрч байгаа хүндэтгэд гавьяатай хүндэтгэд суудлаасаа босч байгаа энэ сайхан дуу гэдэг үү? Жолоочныхон ажил нийтийн мэргэжлийн хүндэтгэе. За өдрөөс хойш босоод дуулъя. We
Монгол улсын авиа тээвэрчин өсгийн цэвэг дөрж баяргийн залуу жолооч машин дотроо залуураа мушгаад явахдаа замынхаа урдыг шигтээ залуу дуугаа ялнаа гэж цэвэг дөрж ах маань бүхэл насаа тээврийн салбарт өрөөсөн. Өнөөдөр төрдөө сүүлж төмөл ноён дөрийн цуглуулж баяраа тэмдэглэж байна. Цэвдэрчд ахта эрүүлэн саруу цахны бүгдээр өсөөрөө дахиад нэг алга тишээ. Та бүхэн минь ажил үйлсийг алтан шарцаа мөнгөд ивэж болохоо гэж цэвдэрч ахаа нэрээ үнээс өрөөл төвшүүлээ. Баярлалаа. За манай жагт маань нэг жаахан дуу муутай алга ташил суулгах тэгээд нэг жаахан хүнэргээ суугаад авчих бай тийм ээ. Найр наадам маань тэгээд ихтэн. Энэ нэг найраа ихсүүлээ да. Ширэнд бас хүндтгэлийн идэ байна. Тэгээд та бүхнийхээ өмнө Монгол улсын гавьяа тогш Чулуунбаатар даргаагаа өргөж байна. Та энэ хүмүүсийн нэг ерөөлийн биелээд эхний хондгыг өргүүлж өгнө гэж хүсэж байна. За энэ бүгдээр гавьяа тогшийн загсан даалгавраар хондгоо өргөх нь тийм ээ. За одоо ширээний хондгоо дүүргий. Тэгээд жаахан зарим орн яриа өрнө. За ширээ дээр ингээд нэг хүнээ тавьжаад манай монголчууд бол бүлээн авалтан дээрээ сурцсан учраас тэр бол шахаан байгаад Монгол улсын гавьяа тогш Чулуунбаатар даргаагаа энэ хүний төрөлсөндөө учраас ихний бас ерөөний хондгыг билегээр хэлж өргүүлнэ гэж хүсэж байна. Танд баяр хүргэе. Өнөөдөр энэ орон сонгогдсон манай ахын хамтран зүтгэж хамтарч ажиллаж байсан Монгол улсын хамгийн том модны үйлдвэрийн ажиллагчид манай модны үйлдвэрээр болсон тэнгисийн автовазын тээвэрчин гавьяатууд хамгийн алдартай бүрэлдэхүүн ирсэн байгаа нь нүдэн дулам илхэн сайхан байна. Хоёрдугаарт манай Цэвдэрчхийн маань аав навталын ах эгч дүү мөн ач зээнэр сайхан хүргэн бэрүүд нь бүгд ирсэн байна. Энэнд одоо нүдэн дулаахан сайхан харагдаж байна. Мөн одоо энэ төрөлцөг ирсэн улсууд дотор манай ахын маань найз нөхдөс гадна ахын маань хүүхдүүд төрөл төрөстэй маань сайн найз дүүнэр төрөлтөрөсн бас өснө олон ирсэн байна. Дээр нь энэ сайхан одоо симфоник удирдлагаар аппаратаараа ирсэн концертч дэргүүтэй сайхан усуд байгаад мөс их бэлгшээж байна. Манай ах маань 32 жилийн ажлыг 20 жил хийж Баруун Таван аймгийн сургууль, цэцэрлэг, гимлэг, төр захиргааны байгууллагуудын барилгатай болж тэр үеийн социализм стратегийн баазыг байгуулахад
жинтэй ховлогор оруулсан том нэртэй том цоловчгаар байсан ийм хүн байгаамаа. Би боддгийн манай ах бол цаг үедээ тэр одомтой лаавсан болов төр түмэндээс ямар их юм хийх байсан бол залуу үед өссөн одомтой бол хүний хөдөлмөрийг 2-3 дахин өдөөдөр тийм сайхан байна. Өөртөө ч гэсэн өр хүүхдтэй ч гэсэн ямар сайхан байх болсон болоо гэж бодогддог байдаг юм. Тэгтээ төр түмэн маань хүний хийсэн хөдөлмөрийг хизээ нэгэн цаг заавал үнэлдэг юм аа. Энэ үнэлгээний нэг тол илэрэл бол миний хамгийн том бас төвөдөр жоох маань Монгол улсын эрхэм дээд цол тээврийн байгууллагаас төрсэн толгойд ханхны бас энэ сайхан төрийн дэшэнд Монгол улсын гавьяа тээврийн цол авсанд ах дүү нар түүний төрөлсөд төрхөн бариуд сэтгэл магнаагаа хагартал баярлж байгаамаа. Энд үнэхээр их баярлж байна. Энэ бол миний ахын гэр бүл үр хүүхдүүдийн хүч болцоо тэрнээс илүү хамтран ажиллаж одоо тийм мөнгөийг үзсэн болоод одоо анх тэр сайхан ажиллаж амьдарч яваа энэ сайхан нөхдүүдийн эрхэм хүч болцоо байсныг бол баяртайгаар та нартай мэдгэж байна. Та нарын маань хүч болцоо төр үнэлж ахтун төлөөлөн өвсөн гэсэн үг шүү. Та нараас цаашдаа олон гавьяа төрөх болно гэж найдаж байна. Ингээд эрхэм сайхан ахыхаа энэ алтар гавьяаг одоо шагшин магтан дэрэгтэй ах маань одоо цаашдаа хөдөлмөрлөж ажиллаж их удаан амьдрах ёстой. Миний ах бол одоо ингээд замын борцдгүй эрүүл илүү баян сэтгэлийн зовлонгүй буян нишгээр дүүрэн тэгш дүүрэн ажиллагатай олон жил ажиллаж он ондонд явах болтугай гэж өрөөгөл та нөхдөсөө дундаас олон аяат олон ардын толтон олон хөдөлмөрийн баатар түрэн гарахын бэлгэрэлийг өөдөөд нь өргөн төвшүүлээ. Та нараас нь олон аяат олон ардын толтон олон хөдөлмөрийн баатар төрөх болно. Өөр хүүхдүүдээс ч олон төрөх болно. Ингээд одоо ахтагаа мөр зэрэгцээд Монгол улсын гавьяат цолыг дадуугаар явж байгаатай бол их сэтгэл хангалуун байна. Манай дүүн жил Монгол улсын аврал болсон манай гэр бүлийн хүмүүсийг мөнгөрмаа гэж Монгол улсын гавьяат орсон байдгийг хэлж байна. Ингээд энэ хүүхдүүд дотор нь бол олон сайхан хүүхдүүд вэ. Тэр одоо дараа тагаар энэ өндөр цолд хүрнэ гэж итгэж байна. Ахын маань одоо төрөлс дотор нэг сайхан зүйлүүд юм бид хэлж үзэж байна. Манайхны хэн их бүрэн сайтай бие даатгамтай юм байна. Ингээд бүгдээрээ сайхан явдаг. Ингээд доторос гавьяат төрдөг юм. Энийг өөр хамгийн том баяр таалтай мэдгэж байна. Ингээд энэ хүндраа ахын эрүүл мэндийн төлөө өвчнөөс удаан жиргэн төлөө өргөмөрье. Андар сундаас нь олон гавьяа төрхийн төлөө онцгой өргөнө. Монгол улсын гавьяа тээврийн төрсөн дөө Монгол улсын гавьяа багшаа Өсгийн Чулуунбаатар багшаа маань ерөөлийн хэлсэн үг та бүхэн босоо сайхан хондгоо иргий. За сайхан энэ их гавьяатай хүндэтгэл. За ихний хондгоо сайхан тогтоочно. Өнөөдөр жаахан сөрөв өдөр бай. Тийм ээ. Цомороо сайхан дотроос халж байгаа. За бүгдээрээ сайхан өнөөдөр цэвэрж явах төрсөн дөө Монгол улсын авраг малчин Хашбаатар түүний гэргийг Монгол улсын авраг малчин гэрүүлээрээ хэлсэн байна. Чулуунбаатар багшийн маань гэрүүлийн гомрумаа Монгол улсын гавьяат багш хаан суулж босоодхоо. За олон жил саяны санаатаас захны бүжиг бас ажиллаж байсан. Чулуунбаатар
Даргуун манай Завхан аймгийн боловсон соёлын байгууллага олон жил удирдсан ийм ихэнх хүмүүс өнөөдөр бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ олон усаа дотор олон сайхан гавьяатууд энэ гэрээ цонхоо дараагийн хэлдгээр хөрсөн байна. Би түрүү хэлсэн бүр хүүхдүүд нь олон сайхан ажил авраг хасчваа гэж. За өнөөдөр энэ хүндрийн зөнгүүд Тасман цэнгэл сумын засаг дарга Бямбөрөгч хүндрийн урилгаар оролцож байна. Тасман цэнгэл сумын модон сэтгүүлдүүрийн ахмад ажилтан хөдөлмөрийн гавьяаны Улаантагийн одонд Алтан ганц одонд Сүхбаатарын одонд аварга дөрцрээ ах маань бас хүрэлцэн ирсэн байна. За хамгийн хүндтэй энэ хоёр шинэ байна. Тасман цэнгэл хотын модон сэтгүүл комитетийн автоматын хамт олоныг төлөөлөд энэ хоёр шинэнийг нэг босоодох. За ийм сайхан залуучууд хүрэлцэн ирсэн байна. Баяр үргээ альваа нэгэн амжилтууд хамт олонны амжилт байх ёстой. Та бүхэн баярлалаа. Гавьяатаа хүндэтгээд саяхан манай хамт олон маань Тасман цэнгэлийн бэлэгдэл болгож МАЗ 509 машины хөшөөг Тасман цэнгэл хотын төв толгойд босгосон. Энийг санаачсан зохион байгуулсан олон хүмүүс байна. Манай солио тэргүүний ажилтан Отгон Жаргал Бадрал тэгээ энэ бүх улсуудад гар үе оролцож МАЗ-ын хөшөөг босгоод уралд нь нээлттэй хийсэн. Тэр нээлтэн дээр манай цэвдэрж ах маань хүрэлцэн явж оролцож байсан. Тэн дээр удахгүй гавьяат болоорой гэж миний би өрөөж байлаа. Өрөөж үгийлээ. Тасман цэнгэлчүүд нэгэн шинэ гавьяатаа үлгэдэж авлаа засаг дарга. Шинэ залуу дарга олон сайхан алдартай үлгэдэж авж байгаа. Олимпиад авгаа үлгэдэж авсан. Үнэхээр одоттой байгаа. Ингээд тасман цэнгэлчүүд маань Монгол Хэмрэн дэш ажил үс нөөдөр байх мэдлэгтэй өрөөж та хүндээ өргөн дэвшүүлье. Олон алдартай тэр бол тоо. Тэрийн сүлдээ өршөө болтугай. Та бүхэн энэ Хотын уулаас өнөх ивэж болтугай. Отгон тэнгэрийн хажиргааны уулын маань цагаан уулс очин төвдгийг дагаж нүгдэг. Мөнхийн ногоон арцд хүртэл бүр замны чинь хожиж зургадаг. Монголын тэр уулын бурхад өрн дээр чинь татарч өгдөг болохоор захалчууд хэмэртэй байд юм аа. Энэ хөө сайхан дуугаа Монгол улсын ардын жижигчин захны хэмээх Бацгийн хөгжим Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Болор замын эзэн Нэг ярууны аригч Цамдаржийн Баудэржийн шүлэг Дорны намун Отгон тэнгэр дуугаар ирлээ. Төмөн олон минь төрийн нурмын түвшин байгээ. Та бүнээс олон алдартай төрдөө өмсөлөөсэй гэж энэ сайхан төрийн тархитай уулаар энэ дуугаар хэлж байгаа утга учиргүй дөрвснөө. Та бүхний хөвөнд дуучин цэцэрэнгээ орон дуудаж байна. Дорны намун Отгон тэнгэр.
нутаг заяа золтой бидний үлгий захан нутаг сайхан нутаг замын хүн саадвар нутаг За баярлалаа дуучдаа баярлалаа. Төрийн тахилгатай отхон дэнгэр хайрх нарын бүхэн сайхан цэнгүүнээ эхлүүлж байгаагийн утга учир өвөнд оршиж байгаамаа. Цэвдэр жах маань залуу халуунасаа эдрийн голын жаварт эдл өнгөрөөсөндөө хамгийн Монголын хамгийн хөтөн газрын хамгийн халуун сэтгэлтэй ард түмэн бол тасан цэнгэл ихэн. Энэ одоо дэсгийн хөөтөнд одоо 50 гаруй градус хөөдөрдөг 40 градустай байдаг. Ийм л хөөтөнд одоо залуу халуунасаа олонний төлөө татан цэглэгээ хөгжлийн төлөө, улсын хөгжлийн төлөө ажил үйлсээр зориулсан гавьяатай өвчнөд дахин баяр хүргэе. Энэ төвчнийхээ залуу халуун насыг өвлийн хөөтөнд шүн манай маазаа зогсоохгүй eel солигдоод явдаг. Эдгээр гурван хөөс ичээ хөөтөнд жаварт гарч маазаа жолоодод явдаг. Тэр үеийг ч санагдуулаад эдрийн голын тухайд сайхан дуу бүгдээр хамтран дуулъя. Та бүхэн сүүлийн үед энэ шойшлоор улаан хацад гэдэг бүсгүүд дуулаад байгаа шүү дээ эдрийн голыг. Тэгвэл энэ тэгээд биеэрээ ирсэн амдаараа дуулах гэж зогсож байна. Эдрийн гол дууг Монгол улсын ардын жүжигчин Батцгмайн их дуулдаг. Эмэгтэйн дуул ямар сайхан юм бэ? Эдэр бүрэн ижиг эмэгтэйн дуулна гэдэг бол хүүхдээ бүүвэлж байгаа юм шиг тийм хэмжээ сонсогддог. Тэгээд та бүхэнд Оргийн гавьяа президент Жамингийн хөгжим соёлын гавьяа зөвлөсөн бүрүүчийн бат сайхны шүлэг эдрийн гол гэж бид бүхнийг ундаалж ирсэн голынхаа тухайд бүгдээрээ дуучилтайгаа хамтран дуулъя. Хөсгөл аймгийн жаргал сумын огоол дуучин Цэнцэрэн tagad эдгээр голын хөөтөн жавт өссөн юм бүсгүй байгаа. Ингээд энэ сайхан гавьяатыг хүндэтгэн ирж сайхан айдуугаар өргөж байгаа уран бүтээлчтэй тосон сэнгэлчүүдээ өмнөөс гавьяатайхаа ах дүүгийн нэрийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилтсая. Эдрийн гол бүгдээр хамтдаа дуулаарай. Найраа ихлүүлээ. Тэгвэл тэгээ.
Баярлалаа. Бид бүхний өсвөрсөн нутаг эдрийн голын тухай сайхан дууг бидэнд дуулж гавьяатаа аягүй цэнхэр хадаг өргөсөн ингүүсгүүдийн бүгдээ баяр хүргэе. Би дуучнаа тэгээд байгаа. Гавьяатын найрандыг очиж дуулаад бай. Тэгвэл удахгүй л гавьяат олондоо л гэдэг байгаа. Энэ залуучууд бас тийм ерөөлийн үг хэлж байгаа шүү. Соёлын ахуйн ажилтны хувьд. Энэ олон сайхан гавьяат алдартай сууж байна. Энэ сайхан залуу дуучид энэ сайхан уул усаа магтан дуулна гэдэг бол нэг одын сайхан бэлэг тэмдэглэв да. Тосын цэглэг юм бол хэмэртэй. Тосын цэглэл бол үнэхээр ажилсаг ард түмэн. Сахун аймгийн хамгийн том одоо сум гэдэг. Би бол одоо тосын цэглэл хот гэж өнөөдөр даг ярина. Яагаад бол тосын цэглэл хот гэж байхад энэ хүмүүс маань хэд ажиллаж байсан. Тосын цэглэл хотын мод боловсрол камнадад ажиллаж байсан учраас тэр одоо үеийн нэршлэр тосын цэглэл хот гэж байгаа ярина. Удахгүй бол тосын цэглэл сум маань тосын цэглэл хот болоосоо гэж бүгдээрээ нэг ерөөгөөд сайн алгах шээ. Хундгаа иргий. Засагтараа байна. Удахгүй нэг тосын цэглэл сум маань тосын цэглэл хот болоод тосын цэглэл тосгон болоод өргөжөөрөө гэж ирээ. Бид нар тосын цэглэл хот гэдэг нэртэй дуртай хэлүүлээ сурчсан байдаг. За ингээд бүгдээрээ тосонжийнхаа тухай нэг сайхан дуу. Энэ сайхан ерөөлийн хундагтай хамтдаа дуулъя. Хашрын даваа хаалган гэлтэй, хайрхан олон хоймрын гэлтэй, тулгатархан голомд нь гэлтэй, тунгалаг эдэр наршаан гэлтэй, тосоо үлгээсэн тосон цэглэл дөрмжсэн бидний нутаг тоглож наадсан бачирхан тосны чинь тоодон баримжны. Хээтэй нутаг тас тоосон, тосон хангай бидний нутгаа. Шүлгийг Ятамбатын үлдээдлгээр хөгжмийн урлагийн гавьяа сэтгэлтэн давгийн цэвэр аравдан санаг нутгийн тосгийн тухай сайхан дуу өргөн барих гэж байна. Дуучин Батулдыгоо санаг нутагтай нэрж байна. Бүгдээрээ тосгийнхаа байвал хамтдаа дуулаарай. Санаг нутаг. За ингээд ахта энэ нуруугийн хамгийн сайн бүгдийг бүсэн өрөөгээд бүгдээ хамтаа санах хөтөр юм их сайхан дуугаар хамтаа дуулъя.
За нууч баталд баярлалаа. Тосон цэглэгээ сайхан дуулж гавьяатаа идүүний мэдлэг өргөсөн баталдад уран бүтээлийн өдөр амжилтыг хүсье. Цэвдэрч ах юм аа унсан газар угаасан ус яа гарахгүй их орончгол тис урсахтай ихэн шүүсэг тис үйлдэгтэй эмнэг адуу шиг тэсийн голын хөө тэнд төрсөн юм сайхан ажил хөдөлмөрч улсуудын үр сад байна. Гэт энэ сайхан ах дүүс энэ сайхан гавьяат улсын аварга малчтаа гавьяат гүмрэмалчтэй бүхэл өр хөвгдөд нь зориулаад тэсийн тухайн сайхан дуулуулыг бүгд хамтдаа тэхүү. За тэгвэл бүгдээрээ тэсвэрэн ээжийг сайхан дуу энэ хүмүүстээ зориулж байна. Улсын нутгуугаас уус гэдэг бол сайхан юм да. Та бүхэндээ хэмэрлэндээ мөнгө авчиж байдаг баг. Тэсвэрэн ээжи дуучин Монгол улсын салхин тэргүүний ажилтан бат жаргалыгаа та бүхэн юмд гүнэтгэж өрж байна. Тэсвэрэн ээжийг хамтдаа дуулж энэ сайхан алдарнуудад баяр хүргье. За одоо та бүхнийхээ сэтгэлд нэгэн сайхан хоорын аялгаагаар ерөөл өгч байна. Ингээд хурдны морд гэж сайхан хоорын гоцлыг энэ көрглийг тоглосноор та бүхэнд өргөх. За морин хуурчийн көрглөөгөө хурж байна.
эзэмшин байгаль нэгэн заяа хорийн игшгний зэнгсэн сэтгэл нэгэн жарга хүний заяа тэтгэсэн ээжийн заяа хөлгийн дөрөнд хүрээсэн аавд нэгэн жарга Баярлалаа. Тэгээд энэхүү хүмүүн заяанд хүн болж төрж ижээ аваагаа баярлуулж энэхүү сайхан нэр хүндэд хүртлээ, энэхүү сайхан шагналд хүртлээ хөлөмөрлөн гэдэг одоо энэ амьдралд төрсөн нэгэн дом заяа удаа тэгээд ахта дахин цаашдаа ажлууд өндөр сайхан амжилтыг хүсье өрөөё. Өргөжлүүлэн дахин зориулж хуртай зоны аялгаа өгсөн сайхан дуу бүгдээрээ сайхан хамтран дууцгаая. Arda
Баярлалаа. За өнөөдрийн урлагийн арга хэмжээг бол хэдийгээр би хөдөлж байгаа гэсэн манай найруулагчаар манай лав дээр зөв ажиллаж байгаа. Сумын иргэдийн урлын төлөөлөгч энэ дуулж байгаа дуучид нь одоо лав дээр зөв маань гарын шавнаар тэг уг нь бол хөдөлмөрийн багш тэгтээ дууны багш давхар хийж ирсэн юм шиг байгаа. Тэг олон сайхан шавнаар нэрж энэ хөдөлмөрийг хийж байгаа лав дээрч багштай баярлалаа. Яагаад гэвэл төг дээрч ахын маань хөргөн хүү өнөөдөр хөргөн хүү хүчтэй хүчөөрний хамттай гэх өдөржлөг л одоо бидний бол одоо ингээд яг ингээд энэ хойд руу давж байгаа даа. Ингээд зэмлэл явж байгаа. Тэгээд юм сайхан болж байна. Сайхан болж байгаа лав дээр зөвхөн баярлалаа. Ард түмнийхээ итгэл сумын иргэдийн төлөөлөгчөөр сумаарныхаа хөгжил цэцэрлэгийн төлөө ард түмний өр хөгжүүдийг сургууль хүмүүжүүлэх ажил амжилттай ажилласан. Гэр бүлийнх нь өмнө зөвдөрч ахын маань охин отхон жаргал өгч байгаа. Иргэн бол 1-р сургуульд багш хийдэг олон жил багсалж байгаа. Дөрөвний сайхан цэнгүүнийг нээж өгсөн. Ийм л одоо сайхан өр хөгжүүд олон бий дараа тэгээ цөмөр ингэ ярина. Ярина. Би баг ярина, та нар их ярина. За ингээд та бүхнийхээ өмнө олон сайхан алдарнуудыг өлгийдэн авч байгаа, энэ сумыг удирдах байгаа Тасан Цэнгэл сумын иргэдийн хурлын төлөөлөгч сумын засаг дарга Тэрмүкийн ямар их ч таныг хүндэтгэн өрж байна. Бас нэг шинэ гавьяатай өлгийдэн авч байна. Жилийн өмнө Олимпиа аврага автаж авч байсан өнөөдөр хөдөлмөрийн баатраа автаж авч байсан бол гавьяатай автаж авч байгаа. Ажлын дээр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд энд хүрэлцэн ирсэн за цэвдэрж ахын маань Монгол улсын гавьяа төвчин солны медалга баярт хүрэлцэн ирсэн өөр хүүхдүүд, ахын дүүс, ажлын хамт олон найз нөхөд энд ирсэн бүх хүмүүст энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Тарган давтай сайхан туслаж байна уу та бүхэн маань. За манай цэвдэрж ах маань залуу халуунасаа Монгол улсын бүтээн байгуул, Монгол эх орныхоо бүтээн байгуул, баруун таван аймаг тэр тусмаа Тосон Цэнгэл сумын маань хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж, за тэр нөр ажлынхаа хажуугаар өөр хүүхдүүдээ сайхан өсгөн хүмүүжүүлж, өөр хүүхдүүд нь өдгөө төр түмэн тустай ийм сайхан хүмүүс болгосонд сум орон нутгийнхаа нэрийн өмнөөс, засаг даргын таван газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа танд илэрхийлье. Тааман урт удаан насаж эрүүл саруу сайхан өр хүүхдүүд сум орныхоо бид хэдэд бас сургаал номоо хайрлаад өшөө олон төрийн өндөр дээд шагналыг бас авалтгай гэж хүсэн өрөөж байна. Ингээд таныг хүндэтгэн сумын зүгээс бас нэг хүндэтгэл үзүүлье. Хамтарч бүтээж өөдөн татаж өргөдлөөстэй сайхан сум болгож одоо ерөн Завхан аймгийн 2-р хот болох энэ харимд энэ хэмжээнд одоо хөргөж ажилласаа гэж одоо хүсэж байна. Одоо ерөн энийг одоо хийхэд бид бүхэн хамт олонны одоо хувь нэмэр санаа сэтгэл ажлын арга барил энэ залуучуудаа бас хүмүүжүүлж ажил сургаж хийх энэ явдал бол бидний өрөв гэж бодож байна. Ингээ хамтдаа зүтгэж хамт сайхан хот байгуулъя гэж хүсэж байна. Баярлалаа. За энэ одоо манай Тасан Цэнгэл сумдах тээврийн улсын байгуулагч Баатар цогтгоод хүрэлцэн ирсэн байна. Энэ гавьяатын энэ сайхан найран дээр бас илүү хэдэн тээвэрчдэг шагнах юм байна. Энэчлийн өгүүлгээр ирсэн байна. Баатар цогт хүрэлцэн ирсэн. Бүрдөө дахимдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсад ах тээврийн байгууллага үүсгэснээ 100 жилийн басхан дээр на цэгдэрж авах Монгол улсын гавьяа тээвэрчин гэх эрх мэдтэй цолыг хүртсэн. Энэ нийт тээвэрчтэй болон Завхан аймгийн ах тээврийн төвийн нэрийн өмнөөс танд халуун баяр хүргье. Монгол улсад ах тээврийн салбар үүсгэснээ 100 жилийн тохиолдуулан ах тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг хөдөлмөр зүтгэлийг тань өндрөөр үнэлж ах тээврийн 100 жилийн медалаар шагнаж байна. Өө цэвдэрч Цогтаатар. баярлалаа. Монгол улс ах тээврийн байгууллага үүсгэсэн 100 жилийн хүндэтгэлийн медалаар шагнагдсан эрхэм хүндэтгэл жолооч нартай баяр хүргэе.
өнөөдөр хамтаа харан ажиллаж байсан Гавьяатай хаан энэ сайхан хүндэтгэлийн цэгүүн дээр энэ хүндэтгэлийн медалийг хүртсэн та бүхэнд эрүүл их саруул сайхан хүсэвэрээ. За төрөх өөргөөр цог гараад ирээ. Бүр баатархан. Ирээдүйн спортмаас таньцаад За баяр хүргэе. За баярлалаа хөөе. За миний хүү сайн. Олон өрөөхтэй сайхан хүмүүжүүд сайхан айлуулж бараа. Манайх бодог өнөө цаана дүүрдэг. Баяр. Мөнхөд. За мөнхөд баярлалаа миний. За миний хүү уртнаас л жууд. Өөрөө 11 үлээ. Өнөр За баяр хүргэе. За баярлалаа. Жудаан жаргараа. За За баяр хүргэе авта. за баярлалаа. Энэ их сайхан айлуулж бараа. Олон төмөлтэй өргөнөлтөр энэ онцорт авьяас болсон болоо. За дөрөвдүгээр сарын төрсөн дөө хашаатай Монгол улсын аврал хүндэтгэл үзүүлж байна. Өнөөдөр та бүхэн энгин дээр байгаа одонгийг харж байгаа. Хөдөлгөөний гавьяаны улаан одон 2-тай Сүбаатарын одонтой Алтангал одон 2-тэй ийм л агуу хүн. Өчигдөр материал болчихлоо. Хангаж бидний амьд ширүү ийм басмаар. За энэ өчигдөр тааврнаас жудаан жаргаж хөдөлгөөний баатарвч одоо хөдөлгөөний баатарвч ийм одоо яваараа гэж одоо гэрээё. Тааврнаас жудаан жаргаж улам сайхан хоёр одоо баатар гавьяа хоёртой болноо толсон гэж. За баярлалаа. Өнөөдөр 1500 ажилтнтай үйлдвэрийн маань ахмад ажиллаж. Яа харахгүй тэр баярын нэрнээс харагч байна. Монголын төр хатуу өнөөдөр цэвдэр зах юм маань одоо энэ шагнал нэлээд орой бич ирсэн гэж би бодоод. Дөрцөр ах маань одоо ингээд одоо хүлээгээл байж байгаа. За бүхэн самараа дөрцөр ахын маатар одоог ирээд хурааны. Ингээд одоо Тэвдэлх юмаа төрсөндөө Монгол улсын гавьяа тогш Чулуунбаатар Монгол улсын гавьяа тогш гүмрүмаа ирж за ингээд гэрүүлээрээ за хөөн өгчнөө за дөрөв манай хэлийн цэгийн тэсийн манай цэгийн дарга одоо манай дэлүү ходог жүжигийг маш их дэмжиж байсандаа очиход цэргэнгийнхнийгаа үзүүлээ би бас олон хүн дотор таньсангүй хуучлаарай орондоо нэг төрөндөө хуучлаарай
Солонгоотор ах юм анхүү. 들어오게 했어. учраас 인사가 бүх хүмүүс баяр хүргэж ахимал хүндэж байгаа үнэхээр баярлалаа. За ингээд гаяа дэвч болсон ахта өөртөө судаан зэрэг хүсээрөө манай аав бас дэвч бид хүмүүс дэврийн салбар олдыг ажиллаж байгаа да. Тэгээд ахта ингээд сайн сайхан хүсээр ялтан гоо тэр ахта ингээд хоос усгоо шаакмон их хонны гэдэг сонсоо хийж байгаа албаасаа Дуучин бачаргалда баярлалаа. Энэ Цэвэ Максиманы аавын тухай ийм сайхан дуу байдаг. Өнөөдөр энэ дуу бол хүүхдүүдийнх нь аавдаа зориулсан өргөл байлаа. Аав нь уртаас л удаан жаргаараа гэж ирөөе. Ийм сайхан өнөр өгөх бай. Баяр хүргэе. Үнтэй хүн жаргаж үндэстэй мод цэцгэлнэ гэж хэлдэг энэ юм да. Нэг басны өндөрлөл дээрээс Монгол төрдөө өнсөөлээд үр хөвгөд ачтэгрээ тойруулаад ах トゥ төрөл төрөлд ажлын хамтдаа цуглуулад ингээд суужаад гэдэг бол хүмүүн заяан төрсөн хүний жаргалын дэд жаргал юм да. Ингээд зэмдэрч хахаа үр хөвгдүүдэд нь ерөнхийдөө сайхан бүхнийг өрөөгөөд алгасчээ. За ингээд эдний гарам дийсэн учраас цөмөрөө нэг дуу дуулна авдаа зориулж. Тэгээ та хүнд энд ард дуучин Батолдыгоо өрж байна. Бүгдээрээ Бурхан жолооч аав гэдэг дуу авдаа зориулдаг. Яа, басгүй. За тэгээ та хүн тэр хүний хоёр тэгэхээр тэр автошины кабинд өссөн ба, сууж явсан ба, ааваараа махнаж байсан ба. Одоо татсан сэрний 31-ийг өрж байгаа, маазыг өрж байгаа, сонсгоо өрж байгаа тийм ээ. За, хамтдаа дуулъя.
гавьяа тээвэрчин эсхийн цэвэг дэрж үр хүүхдүүдтэйгээ өнмөх жаргах болтугай. За хаавда болон бас тэнгэр заасан ижидээ маш их баярлаж талархаж аав ээж хоёроо маш их бахарч байна. За өөр хүүхдүүдийн зүгээс аавда бас урт насанд удаан жаргаарай. Урт удаан хамт сайхан амьдраарай гэж юуроё. За тэрийг бол бацаах марч байна. Баярлалаа. Одоо манай хоёр дахь хэсэг эхлэх гэж байна. Энэ хүний залуу халуун насыг санагдуулж нэгэн баазад нэгэн байгууллагт залуу халуун насаа тосон цэглийн хөгжлийн төлөө Монгол орныхоо хөгжлийн төлөө гар үе хамтран ажиллаж байсан манай тосон цэнгэл хотын мод боловсрол үйлдвэрийн Атвазын хамт олон юм сууж байна. Энэ босоодхоо хэдэн хүн ирсэн бэ? Би түрүү хоёр ширээ дөрөв хүн, нэг 20 хүн байна. Сая хэдэн хоногийн өмнө энд маазаахан хөшөө босгоод энэ бас хүндэтгэлийн хүлээн авалтаа хийж байсан. Та бүхэнд баярлалаа. За ингээд суудлаа барьцгаа хүлж байна. Та бүхний маань дарга хэмжээ ихтэй. Цэвдэр жахман тасангийн модуль сургууль комбинатын Автовазад жолоочоос эхлээд механик хүртэл ажилласан. Механик гэдэг бол миний ойлгож байгаагаар бол би буруу ярьж магадгүй. Тэр автомашины одоо эмчин юм шиг байгаа. Одоо ажил тээвэрт гарахад бүрэн бүтэн байна уу, тоорон зүүн байна уу, гэрэл тохион байна уу гэж бүгдийг шалгаад одоо энэ бол ажил өөрийг үүсгэж болох юм а гэдэг зөвшөөрж гаргадаг, зөвшөөрлөгдөг ийм том одоо гар үсэг зурж байсан хүн баг гэж ойлгож байгаа. Тэгээд тосон цэнглийн модуль үйлдвэр маань Автоваз маань өргөжөөд маазын 3 том бригад байсан. Энэ бригадын ханхны бригадыг бол одоо цэвдэрж авах маань санаачилж хоногийн нэгдсэн бригад бий болгож дараа нь энэ бригада өдгөөгийн одоо Монгол Улсын хөдөлмөрийн баатар Чожа баатар тусдаг бригадаа хүлээлгэж өгч байсан. Би сая маазахны арга хэмжээ хөдөлж явахдаа энэ хүмүүс залуу халуун байсан баг. 20 хэдтэй 30 хэдтэй залуучууд байсан баг. Гэхдээ эднийг ямар хамт олонч бинийгээ төлөө ийм сэтгэлтэй болгосон бэ гэдгийг би тэндээс хараад бахархаж байсан. Өнөөдөр үйлдвэрийн маань маазын 3 бригад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Жамтай Жойсрингийн бригад, Дорцрингийн бригад, Ардсингийн бригад гэдэг маазын 3 бригад өдөр шингүү зүтгэдэг. Тэр мааз бол ерөөсөө зогсохгүй. Ээлжин жолоос угаал гардаг. Ийм л дүүхийг манай тосон цэнгэлчгүүд залуу хожууг нь мартах ёсгүй юм аа. Торгон хээтэй тосон цэнгэлд тоосоо өргөж явсан мааз 509-ийн модуль боловсрол үйлдвэрийн ачааг үүрээд Монгол улстай авраг бригадууд төрүүлсэн мандаж явсан мааз 509-ийн манай нутгийн хөгжлийн түүх мартаж болсгүй гавьяатай мааз 509-ийн юм аа. Ачаатай маазын цуваа явах нь айдаа мөн сүрлэг сайхандаа тийм ээ зөвдөрч хаа. Ажил хөдөлмөрийн алдар дуудсан агуу хүчтэй мааз 509 хөдөлмөрийн хөлс чиглэсэн хөх улаан ногоон бор шар маазууд солонгийн 5 өнгийг шингээсэн. Улстай нэгтээ үйлдвэрийг хөдөлгсөн өнөө цагийн залуу хожуу мартаж болохгүй мааз 509-ийн игнэнээс өнөөдөр Монгол улсын гавьяа тээвэрч төрүүлжээ. Баяр хүргэе. Энэ дотор Монгол улсын гавьяа тээвэрчгийн болцолтой олон хүн бий. Би мэдэн энэ нутагт төрж өдөө 66-7 хүртлээ явахдаа энэ хүмүүсийг би бахархаж байна. Өнөөдөр Монгол улсын авраг залуу тээвэрч манай отхон жаргал сууж байна. Тухайн Монгол улсын авраг тээвэрч тийм ээ. Олон одоо улсын авраг тээвэрчид Ардсингийн бригад бүгдээр улсын түүш тээврийн авраг болж байлаа. Тэдний эдис залуу халуун насаа хөдөлмөрөө хөлсөө энэ үйлдвэрийн төлөө хөгжил цэцэглэлийн төлөө зориулсан эрхэм үндэтэй энэ баазын баатар ус сууж байна. Та бүхэндээ тосон цэнгэл сум иргэдийн хурал засаг даргын нэрийн өмнөөс тосон цэнгэлчүүдийн нэрийн өмнөөс Монгол улсын гавьяа тээвэрчин цэвдэр жахыгаа нэрийн өмнөөс
мэхийг яслаа. Баярлалаа та бүхэндээ. За ингээд одоо би олон юм ярьсан боловч тэрэг маацынхныхаа мэдчилгээг одоо хөргий. Тэгээ одоо эдгээр бол сайхан дурсамжтай байх хэрэгтэй одоо медалгаа өгье. Түрүү бас хөтөл би бас хаа. За тэгээд төлөөлөл гараад ирье. За бүгд болооч. Дөөндөө нас дардан зүмээ ах байж маацын жолооч. За хөрөвдөрч. Баасан дөрч. Жолооны хөрсөн захирал одоо маацын жолооч. Аварцэд бухан жолооч манай маацын жолооч манай циркийн автобусны жолооч байлаа. Энэ байгууллагаас төрөг гарсан Ахмад Тэвэрчин цэвд ажиллахдаа эрүүлэн ажиргал энэ руугаа хамгийн сайн сайхан өгсөөрөө гам урт насаж удаан jirгаарэ. Тэгээд булган сүлтэйж олон гоёдоороо гэсэн төлөвлөгөө гэж зөвлөё. Тэгээ хэд сайн дуулуулж авна бүгдээрээ тийм ээ. Тэгээ дараа нь бол та бүхэн дуулна. Бидний хөлбөр дуусаад. Сайн байцгаана уу? Сайхан тусчааж байна уу? Бүгдээрээ одоо сайхан найрлцааж байна уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Зэвэг дарж ахтаа танд эрүүлэн хийх үсэ, урт удаанаас хүсэн өрөөё. Ингээд энэ төрөлцөн ирсэн бүх сайхан ижил нартаа зориулаад Түрвсрэнгийн үг, Тэнгэрийн аялгау, эхийн дуу хэмээх сайхан дууг өргөн барья, хамтаа сайхан дуулъя. Тэнгэр тандан өгөхөд сүлжин долоон болох үеийн дахил дөрөн байдаг. Сэрэн дүнж ээж санийгаа бодоход сэтгэл дотор хүчил чээж дөрөн байдаг аа.
ингээд энэ хүрэлцэн ирсэн нийт тээвэрчдтэй болон тосон цэнгэлийнхээ нийт тээвэрчд зориулж нэгэн сайхан дог өргөн барья. Ингээд та бүхэндээ зориулаад зүрхний хайрт гэсэн сайхан дог өргөн барья. Хамтран дуулъя. Та бүгдийг бас бүжгийн тухай дурж байна. Бүжиглэх хүсэлтэй хүн байвал надтай хамт дуулан бүжгэлж болно шүү. Таны хөргөн хүү бодох тав өдрч багшийн хурилгаар хүрэлцэн гэж та бүхэнтэйгээ аядуугаараа учирч байгаадаа баяртай байна. Ингээд цэв өдрч ахта болон тав өдрч багштаа мөн энэ хүрэлцэн гэсэн бүх сайхан тэнгэрлэг хэмэрдэг ирчүүдэн зэрүүлээд нэгэн сайхан морины дүг өргөн барья. Та бүгдийг маань морины босоод цагаан хэмэр өргөж ивэж авах гэсэн сайхан ерөөдийг өргөж надад байна.
Гавьяа тээвэрчин өсгийн цавигдэрж ах маань хүндэтгэлийн малалах цайлаг өргөн дэлгэр сайхан болж байна. Та бүхний маань зүрх сэтгэл, та бүхний маань баярын үг, мэдлэлийн үгийн сайхан үед ерөөл болон очиж байна. Бүгд алах жишээ хүндэтгэлийнхаа буян гисгээ тарахаар уулзаа тавлж байна. Энэ уулз шүүсний та бүхний ширээн дээр очино. Удахгүй цавигдэрж ах шиг гавьяа толоороо гэж ингэж ерөөж байгаа, тарин уншиж байгаа уулз шүүсээ хүртээрэй гэж хэлье. Энэ шүүсээ хөндөж авахад эр хүмүүс сайхан дуучин Сугатын дуусаар та бүхэндээ хүргэж байна. Өрхийн тэргүй эр хүн бол хаамраа эзэн суудаг, уун шүүсээ талалдаг, үр хөвгтөө сургаалаа хайрладаг учраас эр хүмүүс сайхан дуу хүргэж байна. Сугатайгаа орж ир. Сайн байцгаана уу? Энд хүрчсэн та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргье гэдэг. Сэвлэрж явахдаа урдуудаан Алтын үлзийдээ сан яриалыг өөдөөд нь өргөн дэвшүүлж энэ төрөлцөөрсөн та бүхэндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсээрөөё гэдэг. Ирчүүд хэмээх сайн Эрүүл хамгийн сайн хүмүүст өгсөөрөө. За цэвэр захта угтасч удаан ярихын үнцгээс өрөөлөд өөдөөд өргөн дэвшүүлж байна. Oh
өнөөдөр бас аавын маань цайлганд нэгтгэр сайхан болж байна. Сум орнотынхан тэр дундаа маазын гэж өстө нэг амар том юм объект үүсгээд тэгээд тэрнээс их гарахгүй хүмүүс их нэгэн гоё байдаг шүү. Тэгээд таа хүмүүс үнэхээр дурсамж яриа. Үнэхээр ярих яриа дурсамжууд маш их байгаа хаа. За тэгээд одоо бүх хөрөлцөн ирсэн ах トゥ нартаа за найз нөхдөд за нутгийнхаа дунд маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ нэгэн дуугаар битээр одоо мэдсгээд ишиж гэж байна. Тэгээд бүгдээр хамтаа дуулах бол би бол үчихгүй шүү. Намайг тэгээд чимээгүй байгаа тэгвэл шоронхаа чи гэж бодоод байгаа та бүхэн. Тэгээд шоронхаадаа яваад байгаа шүү. За тэгээд та бүхэнд баярлалаа.
Сайн тээврийн машин барьж суусан босоод болоод. Одоо л Монгол тэжгээр жамаас болсон. Тээврийн машин жамаас идэх бол аваа бэрч байна. Тэр үсээ. Сиге эвэр даваач өргөн голлиге ер гатсан удам говиге ойддгүй тууч улс Монголоо хөгжилд хөтлсөн очин жоллооч Монголын түүхээ өнөг баяртай талондо бүхнийг ажигласан дүрлгэрэн дээрээ асыг харуулсан
Дулаахан бүхээгтэй дэлхийг дуусан дөрвөлжин твшиндээ хөгжлийг ачаасан Учин жолооч Монголын түүхээ үннийг баяртай ави минь алдраа ажил 30 жил зүтгэлээ. Тэрний 10 жилд нь одоо холоорын тээвэрч явж байсан. Тэр ингээд өнөөдөр ийм сайхан хурал суулгаад ингээд энэ өндөр шагнал хүртэж байгаад түүнийг баяртай байна. Ачирлагүй тууч ачаа тээврийн замд илэгдэсэн 10 зүг 8 зохиос алтан судал шиг зам гаргасан Учин жолооч Монголын түүхээ үннийг баяртай ави минь алдраа Учин жолооч Монголын түүхээ үннийг баяртай Тэвэрчний алдраа Тэвэрчдийн алдраа тарих хурдтай сарнаас ховыг туудах хүчтэй сайхан бүлгийнхээ жолог талаад сэтгэл баяраар хадаг цаалгаа Учирны сайханд сэтгэл яараа Арухан цагаан аждаад шинтэй ардын буйныг тээж аврами Жаргал хорны айдууны нэг жолооч минь жаргаад Мэtiin доочхор хорнын алтан мончны түрхээ сайхан бүлгийнхээ жолог талаад саяхан алтрахар нэрлээ дуудаа Арухан цагаан аждаад шинтэй ардын буйныг Тэр үеийн цуг ажиллаж байсан найз нөхөд жолооч нар болоод Завхан аймгийн Баян Тэс суманд байгаа ээж аав ах дүү төрөл төрөсөд бүгд одоо надад тусал дэмжиж ханы жилмэн өр хүүхдүүд минь бүгдээрээ тусалж байсан тэр бүгдээ одоо баярлалаа гэж хэлмээр байна.